та. Тэр ингээд хаташиг өнөө дахин бид надад шиг хатнаа. Ти бач намайг бүр баясаа гэдэг. Ясан дээр ингэж инээж байгаа цаана чинь ерсэлдэг чи дээ. Одоо ингэж хөөж багш гоё устдад дэрүүд одоо эмэгтэй залууч гоё устдад дэрүүд англиар банд таалагдана ш. Багшаа гэдэг бол хангаараа. Дандаа багын юм шиг болоо. Тийм баха. Тэгвэл хамангроор чинь нөгөө нэг хичээс их бариад байгаа. Нөгөө хүүхдүүд араа би 30 хүүхдтэй ангид хичээд боллоо шүү дээ. 30 хөөр би ертөнц 30 өөр. Тэгмээ өөртөө багасаа. Энэ бодлыг одоо бүлгийн багийг Бastata хүмүүстэй ихэд байгаа юм дээ. Маш их байгаа. Шинэ эсэлхсэн үзүүлэх залуу хүмүүс байгаа. Тийм. Монголын иргэд тэрийг гарчлаа шүү дээ. Тэгээд одоо багаар төвчөөс хамтарч ирэх гэж чадна. Одоо цаашдаа тэгтэлтэй одоо ингээ хоёр хүн цаан гэх бас жоохон толгомд тийм. хүүхдүүдээ идэж байгаа нэг хувааж байгаа шүү дээ. За 1 2 3 4 5 чийд үеж эсвэл 2 8 болгоод тэнийг намдаг ч юм уу тэгэл авахгүй хэцүү байна те. Гар баяр багш гар бодлох багш баяртай ингээд гомдлон нэг баг болмоор байна. 5 эрэгтэй багш байна. 12-оос 5 нь эрэгтэй. Бас гендер асуудал нь гайгүй байна тийм. Би болохгүй гэж болох юм биш тийм ээ ахаж. Гэхдээ яг нэг тийм бие даацсан гэдэг тийм багийн юм зэрэг жоохон баг юу чадвартай юм. Атайш. Бэвс. Табиоди лора. Машинтайсаа ер нь ингээд тамга хийх гэдэг чинь аюу хэцүү юм шүү дээ. Энэ буруу шүү дээ. Өөртөө давхах ясна. Шоу бол суулгал ачих хэрэгтэй. Тийм. Шинтэй ажиллаж яадаг бүгд тэр хэлдэг байна шүү. Тэгэхээр энэ төрүүлд уурч байгаа нүүрнгэнүүд нь нөгөө ягаал сараас нь аваад нөгөө хэдэнд өөрхий очирч байгаа. Тэгэхээр тэр сэргэлгүүд чинь харж агаад хамгийн сайн багш нар авчиж байгаа шүү дээ. Тэр ял магадлал өндөрч байгаа. Тэр шудраг биш. Маш нэг байна. Маш олон талаас нь сэрж штеп. Одоо их чадхаар дүн сэрж интерактив платформ дээр чадварын сэрж одоо бүр дизайнер болох юм чи. Гэхдээ багш болох гэсэн яг энэ төсөлтөд багтаа хөө. Тэгээд нэг сургууль төгссөн диплом байж байгаа одоо багш чадна гэдэг хүмүүс юм хэлсэн ш. Ер нь багш гэдэг бол зэ бас аягүй зурх чадвартай байх хэрэгтэй гэж би боддог ш. Зурхаа. Тий, зүгээр ярьжсанаас илүү хүүхдэд гялсангаас хамт дээр ингэ зураад үзэж байгаа юм. Тэгэхээр хөө ингэж байгаа сонснаас илүү харах чадвар нь аягүй тийм. Чадвар аягүй сайтай юм болов бид гэж боддог ш. Тэгэхээр нэг гоё багш байдаг шүү. Насан туршдаа байдаг. Постэр ямар одоо тийм шалгууртай дээ. Стандарт нь юу юм тэрийг харъя. Үнээр хичээлээ чи хийдгүй ийм хүүхдэд та болох юм бол яах вэ ч юм уу тийм. Тэр хүмүүс сайн тавтай болохгүй бол ингэж хардаг биш. Маш их цаана юм байна. Би ийм дээр ажиллах амар тартай шүү дээ. Би ер нь жан дизайнер болох байсан. Гоё агш хичээл гоё оролцдог. Дизайнер тийм бизнес. Тэгэл түүнийхээ багш хичээл амар тартай. Би багш болсон үлээ гоё болгосон. Үгүй ээ зөө. Би багш. Харин нэг тийм нөө ингээд чигээр тэнгуүстэй амар хэцүү тийм. Төрөлхийн өмцийн шүүгч удирдлагын альтемын захирал удирдах ухааны доктор хатагтай зүж юм. Харин өнөөдрийн төчин шүүгчээр сэтгэл зүйч хатагтай мөнх намжилсан байна. Та өдөрөө мэдэрдэг. Йоо, тэр самбрыг харсан чинь шууд дараа. Австрал бид нар хийхдээ хүүхдийг бол сургуулийн орчинд хамгаалах хэрэгтэй. Хүмүүс бол багш сургуулийн орчинд байгаа ажил хүүхдүүд өөрсдөө бас яг бие биегээ хайрч хамгаалаасаа гэсэн үгээр боссныхаа санаа гаргаж сурсан. Багш нь ч тийм бас дизайнер юм байна. Үгийн санааг үргэлжлээд гэдэг чинь зөв юм байна. Зургийг бол гадаа огч маань өөрөө гараараа зурсан зураг байгаа. Тэгээд үгийг одоо баяр огч маань өөрөө маш олон төрлийн судалгаа хийж өнгөний сонголтын хүүхдээ одоо хүүхд дайсуулах энгийн үгээр ойлгох боломжтой. Постэр хийхэд үг их чухал уу? Ямар багш чам тийм айгүй гоё аштай юм бэ гэж бодогдмаар санагддаг.
гэдэг нэг тийм юмнууд байгаа шүү дээ. Нөлөөлөх. Энийг жоохон тодруулаад тайлбарлах юм шиг. Одоо энэ ч бүр 8 түр анги одоо манай 10 жил болдог дүүч хийчихэд байгаа шүү. Тэр энэ амир чадваргүй давуу талыг нь хэлдэг байх хэрэгтэй. Тэгээд энэ зүйлийг гаргаж ирсэн нэг сайшаалтай санагдаж байна. Урлаг бол ер нь бас бүх зүйлээ биш хэвгүй юу те. Уус урдаг ч гэсэндээ аюулгүй хүмүүжлтэй найз нөхдөд нэр үнэтэй ангийнхандаа ингээд тусч мосчтой сайн хөлт байдаг шүү дээ. Хүүхдүүд гэж байна. Хүүхэд бол нэг юу байгаа. Давуу тал байгаа гэдгийг өөрөөс хүүхдүүдтэй уулзах. Бүх юмдаа төгс сайн биш ч гэсэн чаддаг талыг нь дэмжиж чаддаг хичээлийг аягүй сайн магтаад урамшуулга юм хайр. Ус тэр маань нэр бидний гэрээ. Бидний бод санаа бол хүүхэд маань уус дээр ирээд яг гэртээ байдаг шиг. Ямар их хөвгтэй бэ? Ямар их хүүхдүүд шүү. Энэ ирээчсэн юм байна. Энэ яг хүчний насны албаар одоо сорт минимал юм айгу байна. Одоо ингэчээр бүгдийг нь уушаад ядар. Энэ тоон хоёр баган маань энэ гадуур суулын гадуур байж байгаа эсрэг асуултуудыг илүү оруулж байгаа хамгаалах юм аа. Энэ баган маань суулын зүтгэж. Тэгээ энэ өмнөний самбал Монголд амар ахын Амар аз жаргал гэдэг нь шарыг хандаад нүд ядарч шít бүр тэр намайг сургууль дээр нэрээс тэлцүүж байх хэрэгтэй юм шиг байна. багш нар болж байгаа QR кодоор Facebook-оор нэсгээд энийг та мэдээллүүдийг онцлох боломжийг бүрдүүлжээ. За энэ талбарт баримтгээр шавхах боломжийг бий болгосныг маш таван талбарчээ. Пост ч одоо үүрэг нь үе баган Пострууд чимээ зөвлөж байгаа шүү. нийгмийн ажилтнаас хаяг наачаад дотор суугаад байгаад ангиуд дээр явж хаамж өгдөг хүүхдүүдээ сайн судалж явах хэрэгтэй шүү дээ. Хүүхдүүдээ суулгах болох нь нөө чөнхөө өөрийн хүүхд юу бодоод гидсэн бодлого гидсэн завхлаа явна уу өсөөд явж юм гэхгүй шүү. Би энэ бандрыг хараад бүх зүйлийг нь уншиж байх хэрэгтэй юм байна гэж бодсон юм уншлаа. Нийтдээ ингээд 35 үг байна. Математикийн тамийн шиг биш. Тэгээд өдөр албан шахууийг хийдэг болохоор энэ багш гарч одоо л явах юм лээ. Тэгэхээр та бидний харж байгаа миний бодож байгаа магадгүй. Апартын зүйл танаа өөрсдийнхөө ч тав үгтэй болдог. Энэ учраас зөв юм аа гэдэг нотлоод тайлбарлах. Нэгэн сэтгэлдээс нүүр юм. Тэгээ энэ постоос авах гоё юм юусэн нь бид өөртөө нөгөөдхөн бариад өсгөх юм. Тэр өөр юм байна. Хүүхдээ хамгаалахад бол бид бүхэн яаж таа гэхээр бид нөгөө чиглэлтэй гихийг санаа төвшүүлээ. За энэ ногоон төслөөр бол багшийг төлөөлүүлсэн. За тэгээ багш бол яаж яагаад ногоон төслөөлсөн гэхээр амгалан тайвны төсөл одоо сэтгэлзүүд бол ногоон өнгөрийг хийдэг. За тэгээд хүүхд маань хэрэгцээ төвшүүлтэй байна ингээд багш нь ингээд чиглэлтэй тэгээд айжмаа гарнаас нь гэж шар өнгөтэй болчихсон. Энэ хамгийн хөөрхөн юм яар. Тийм үү те. Гайтай. Одоо гадуур нь ингэж ирсэн байгаа те хүүхдээ Өөдөөс Төрийн бас байгуулгын хааш хэлж шүү дээ. Энэ ногооныг багшаар төлөөсэй гэдэг ингэж энэ хүмүүс өөрөө хамт явдаг тайлбар. Сургууль гэдэг бол хүүхдийг ингээд тайван байлгах, тайван боломжтой нэг орчин үеийг зарим хүүхдүүдийн аав ээж нэг харигтаар суудаг, хагас сөхтүүд гэдэг. Гэртээ очиод хэцүү дэгэрсэн шүү дээ. Тэнгүүд сургууль дээр очингууд найз нөхдөөгөө тайван багш нартайгаа ингээд тайван байдаг те. Сургуулиас ажраа мэддэг байх. бидний багш нар их сайн багш нар байсан юм шиг байна. Тийм ээ. Бидний ч гэсэн 10 жил академиэд очдог. Сайн багш нар байсан. Тэгээд яг би болсоо гэхээр сэтгэлзэл өөрчлөлт тэр орчин бий болно. Сэтгэлзлийг хамгийн нэмжийн мөчөө агуу шийдэх нэг юм гэдэг хэрэглэж байж болно. Тэгээд ер нь тэрүүл гоё шүү дээ. Гоё шүү дээ. Тэг хүүхэд тэрх юм уу толгойг нь илүү тэгэхээр хүүхэд аягүй хөөрхөн цаваа цалин бол байцдаг шүү дээ. Тийм одоо ингэдэж шүү дээ. Хүүхдүүд би ингээл магтах галтай. Чиста гоё хийжээ. Гэлтэлэр самар дээр биччихээ яваад гэж байгаа байхгүй юу? Тэгээ яхаас ингээл ингээд тэмч надраа ингээд нөгөө нэг хүүхд чинь гэлс ингээд бушуугаа суух гэдэг тийм үү? Очоод цах гэдэг ингээд амар энийгээр хөрх ингээд нөгөө цахах юм бинт ингээд юу яах вэ амар ингээд дуртай юм байлээ. Японы сургууль илүү дээ.
цэцэрлэгийн багш сургуулийн багш нар өглөө бол ингээд ангийнх нь ингээд жагссан. Анги руу хичээл дээрх нь багш нь дандаа ингээд тэврээд ингээд хөөрхөн халуун тэвэрлэлээр ингээд тэврээд анги руу оруулаад ингээд Тэгэхээр ч хүүхдэд амар уучин зовлон юу гэдэг нь хүүхдэд алан. тэвэрлэхээр чи ингээд айгүй гоё халуун дулаан юм уур амьсгал байсан ч байгаа байхгүй юу? Хайртай гэдэг нь эргээд тэр хүүхдэд маань итгэлийг өгнө. Итгэлийг өгснөөрөө тэр хүүхэд амьдлын асуудлыг хадгалдаг биш. Харин танд эсрэгээрээ илэрхийлээ тайлбардаг чаддаг болно. Бид нэр постоор постэр зургаараа нийгэмд илэрхийлэхийг харахыг хүсдэг. Охин бол ийм оттой яриад бага ингээд заах зүгээр л юм байна те. Бага шилтгүү. Хасгай нэг тийм орж ирээд яриулж чинь хүүхдүүдээс зүйлж шүү дээ. Тэгэхээр уур амьсгал. Орж ирээд загнаад гэдэг юм шүү дээ. Централ. Эхээ згшсэн хүүхдтэй найзан шиг байх хэрэгтэй байхгүй юу? Дандаа нэг ээж аав гэсэн ойлголтоор нэг замдарсан хоолой шигсэн хоолой ярьцдаг шиг. Аа чи тэгж болохгүй. Яна би яа тийм. Яахаа. Би та нартай тэгж ярьцдаг юм. Би Би яг найзан шиг. Нэвтрүүлгийн 4 метроор өнөөдрийн 4 магаас 1 баг буюу 3 багш асуулт учиртай. Миний гарт одоо шүүгчдийн хүн гэсэн байна. Яг юм постэр мастер хүүхдийн нэг юм хараа хамгийн түрүүнд өгдөг юм ч юм уу хүүхдийн анхаарлыг татдаг юм уу гэдэг хийсэн бололтой. Гэтэ зураг ямар ч тайлбар өгөөр ойлгох хэрэгтэй шүү дээ. Тайлбар хийхгүй. Өнөөдрийн шилдэг баг ба. Хоёрдугаар. Заахорогийн багш нартай баярлалаа. Хацтай хаяудаа таврагдаа. Хайртай юм. Энэ ч хоёр дугаар юм шүү дээ. Тийм илүү үлээ. Тий. Хад ойлгомжтой тий. Тэгээ нөгөө нэг угаасаа аз жаргал чинь нөгөө гоё шар өнгөөр өгдөг шүү дээ. Шар өгдөлсөн. Ийм хэнийг тэрвэрт юм гэхээр хамгийн их гоё итгэж найдаж шүү дээ. Уран мөх гэсэн мөр хайраа илэрхийлж тэрвэрч байгаа байхгүй юу? Тий. Надаа нэг юм сүүлийг Яаж ирэх хоног гэсэн байна те. Энэ нэг мөнгөтэй мессеж нэмдэг шиг байна. Дараагийн хэсэгт яа. Сүүлийн багийн тэмцээн чинь дараагийн хэсгээр дандаа ганцаарчлах юм байлаа. тийм багийн тэмцээн гэдэг чинь олноор нэг удасчиж шít. Тийм байд. Тэр цөөхөн шилдэг гэдэг шít. Оюун сэтгцэн шүү. Нөгөө сэтгэл харагдсан үлдсэн юм шүү дээ. Үгээр итгэл өгдөг. Үгээр итгэл өгдөг. Бидний гой санагдсан надад. Тэс нөө шүхүрнээ дороо. Тийм. тэрч шít. Тэгээд дараа. Үгүй нөгөө нэг сүүлээд чи хасагдчихлаа шүү дээ. Зөөлж байгаа юм шүү. Мойл лухтай дуусаад төгрөг шít. Тэгэхээр миний өмнөдөө дөрвөр багнаас ажил харамстай багмаа цаашаа төлөв үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Манай нурлаа багшийн хувьд бол хамгийн холоос ирсэн байна. Гэтэ яг өндөр бол бasta мол харгүй л баярлалаа. Тийм. Урдвар уулц. Хөрхийд. Хамт олон чинь гэр бүлийн чинь хатад бас бүх хүмүүс хатад шанар чинь бахарж байгаа хаа гэж бодож байна. Багш нар гэдэг ингээд дуртай байгаа юм тийм. Багш нар яах вэ? Бүх юм дээр креатив хандах шаа. Өдөр тутмдаа шаардлагатай шүү дээ. Ер нь юм бол өнөө хүүхдийн үдээр хавчих тий. Би багш 2020 нэвтрүүлгийн шилдэг ирсэн багш бодлоо. Тэдний дараагийн томоо хөсөл хүлээж байгаа. 12-оос эсвэл бай. Бага буруу сонгосноос болоод ингээд хасагдчихлаа шүү дээ. Энд зөвхөн төвчлөрөө явц багш нарын урамшуулсан. За. Энд. Яг олон Гой текст шоу байна. байсан. Шоу тий.